Алдар 17 дугаар журны хилэн дэх хэмээх модон могой жилийн зуны тэргүүн сарын зуны адаг сарын шинийн 16-ны бэлэгтэн сайн өдөр буюу аргын тавлын 2025 оны 8 сарын 10-ны бэлэгтэн сайн өдөр Сэцэн хан аймгийн Үйцэг банкны хошуу буюу одоогийн Дорнод аймгийн Матан сумын Эрдэнэбагийн нутагт цөндөрлөх Ловх ноён уулын дахлаг баяр наадам зориулсан хурдан хязгаарлангийн уралдаан за гарааныхаа төхөөрөмжлөө үндсэндээ тоогдож байгаа мөчийг манай зурглаачийн дунд харуулж байна. За өнөөдрийн баяр цэнгэл наадам хурдан хязгаарлангийн уралдаанд газраас хурдан шандас 40 гаруй ийхүү хурдан алтан тууртууд бүлгийн шандас сурахаар төхөөрөмжөндөө өргөв үндсэндээ нэг за хэдхэн орон үлдсэн байна. За ингээд хурдан хязгаарлангийн уралдаанд за улсын бүс аймаг сондын баяр наадам баг наадамд ойрогдсон бүгдээр бол одоо чанартай ийм хурдан хязгаарлангууд мордсон байгаа харагдаж байна. За энэхүү баяр цэнгэл наадмыг Дорнод аймгийн Эрдэнэбадаг багийн засаг дарга Номингийн Бүрм сүрэн Зааман Баттарж гомж овын одоо үр хүүхдүүд энэхүү баяр цэнгэл наадмыг ёслол төвлөрдөр сайхан зохион байгуулж Түмэн хаан багийн ариат за Дорнод аймгийн матчууд одоо амьд хөгжмийн багш гэдгээр нь одоо гомж овоог одоо нийт одоо Дорнод аймгийн матас сумчууд андахгүй. За тэгвэл тэдний үр хүүхдүүд ач зээнээс нь энэ өдрийн баяр цэнгэл наадмын хурдан хязгаарлангийн уралдааны бай шагналыг тааж гардан зохион байгуулж байгаа гэж хэлэхэд одоо та бүхэндээ дуулгахад таатай байна. За ингээд хурдан хязгаарлангийн уралдааны за дунд талд явж байгаа 177 номертой марцсан Дорнод аймгийн Матас сумын Эрдэнэбадаг багийн ариат сумын алдарт байж баяр жаргалын хаш эрдний хүрэн өрөөнөд аман доктораатай байгаа битүү улаан нэмнэтэй байна. За түүний цааталт нь одоо битүү ногоон нэмнэтэй Дорнод аймгийн Матас сумын Эрдэнэбадаг багийн ариат экваторын жахан төгсөй хүү Наранбатын хээр үрээ тэр татаад үлдчих шиг болж байна. Энэ сая энэ жилийн за энэ лавцын нэг 5 дахь давхар үе болж байгаа. За сая зохион байгуулагдсан 19 дугаар талбайд зохион байгуулагдсан хурдан хязгаарлангийн уралдаанд аман үзүүнд хордсон чандастай хурдан үрээ байгаа. За энэ зуны нарандар бас л одоо 5 уралдаж 3 харигдсан 2 нь одоо 10 дотор уралдсан баха. За энэ тэг 14 номертой марцсан энэ битүү улаан нэмнэтэй гээр үрийг харуулж байгаа. Дорнод аймгийн Матас сумын Баян хангаа багийн сумын алдарт байж амрын будын унган адуу Матас сумын Баян хангаа багаараа Осонбаатарын давхрын хээр үрээ 14 номертой түүний уралдаанд нь сумын алдарт байж амрын будын хээр үрээ одоо битүү хээр үрээ байна. За тэгээд явж байгаа. За 245 номертой саар үрээ энэ өдрийн баяр наадмын хурдан хязгаарлангийн уралдаанд одоо мөн мордсон байгаа харагдаж байна. За Дорнод аймгийн 6 дугаар яриад Бачуулууны Матас сумын 6 дугаар яриад Бачуулууны Батбаяр саар дүр байна. Тэр дунд талд урж байгаа сайхан 01021 номер тэгээ явж байгаа. 021 номертой марцсан ангар үрээ мордсон байна. Энэ одоо Дорнод аймгийн Матас сумын Түмэн хаан багийн ариат ариун жаргалын хүрл очрын онгор үрээ мордсон байна. Энэ онгор үрээ Төв аймгийн баяр наадамд 10 турлаа давхар уугаар Өөрхөн аймаг зохион байгуулагдсан хангаан бүсийн өндөр гэгээн зам газрын үндэсний 390 жилийн ам баяр наадамд 16 турласан шандастай хурдан үрээ энэ өдрийн баяр цэнгэл наадамд 3 дахь давхар уугаараа мордож байгаа харагдаж байна. За 172 номертой сайхан цагаан үрээ мөн мордсон байгаа харагдаж байна. За урагшлаад найдууд тэгээд зэрэгцээд явж байгаа. 172 номертой энэ өдрийн хурдан хязгаарлангийн уралдаанд Баян мөнгө багийн яриад Ганжигүрийн шаргал үрээ харагдаж байна. За мөн одоо тэр дундаар хүрэн мөрдөө тавиулж хөтлөж байгаа Дорнод аймгийн Матас сумын ариат за Түмэн хаан багийн яриад Бачаргалын хос өрийн хүрэн үрээ 186 номертой мордсон байна. Өнгөрсөн жил шувалтай болон баяр наадам шүтлэн үрээ түрүү магнат хурдсан намар зохион байгуулагдсан хүүхдийн сэвлэг үргэлж ёслоод мөн одоо түрүү магнат хурдсан. За ер нь мордсон болгондоо тэр түрүү хайргаас одоо энэ хүрэн үрээг салгахгүй юм амжилттай сайхан үрээ байгаа. Өнгөрсөн жил одоо 3 чугаар төрүүлсэн байна. Энэ жилийн үед 2 дахь давхар уугаар өдрийн баяр наадамдаар мордож байна. Энэ жил сайхан зохион байгуулагдсан нэг сэвлэг үрээ ёслоод бас одоо хол төрүүлчихэд ирсэн 2-3 хоногийн зохион байгуулагдсан хүрэн үрээ энэ мордсон байна. За мөн одоо түүний урд 07 номертой тэр ногоон цэжвчин нэмнэтэй зоовчин нэмнэтэй хүрэн үрээ мордсон байна. Дорнод аймгийн Матас сумын Баян хангаа багийн яриад Монгол улсын орноочин аймгийн алдарт юу Санжи усрын баяр сарны хүрэн үрээ байна. Аганда Дорнод аймгийн Матас сумын Баян хангаа багийн нутаг сөндөрлөлт өвгөний
Өгөөлрөө орны бодлого баяр наадам хайргийн дүр төрдсөн тэр хүрүүрээ баг мөндө хүрүүрээ өнөөдрийн баяр наадам нууцсан ба Санжи Осрын баяр сахуу яаж Хурдан азарганы уралдаанд хүн алзаа азаргаа хайргийн 3 хордлуулсан байгаа. За тэр зүүн талынхаа хүний онгоргоо дээр бөөл цаасан дамхтаа Дорн Тамгийн Матус сумын аймгийн алдарт яваач Баатрин гамзургийн унган адуу Жаргалан тогийн сумын алдарт яваа Сундын ирэн Батбаатарын баруураа морцсон байна. Энэ маршал хорлогийн чавсны мэндэснээ 130 жилийн баяр наадамд их дээгүүр урдсан да тэр баруураа. За энэ өдрийн баяр цэнгэл наадам дээр их л удаа аштайхан морцсон байна. За тэр зүүн талынхаа хүний онгоргоо дээр СД тамхтай халтар өрөө морцсон байна. Энэ одоо Дорн Тамгийн Матус сумын ариад өвдгөрөөр дөрвөр боён дөрвөгийн үеийн дээрс морцсон да тэр халтар өрөөч Баян Түмэн сум улсын байгууллагын түүхэн яриагаар 65 жилийн баяр наадамд хайргийн 5 хурлаад за давхар уугаар маршал хорлогийн чавсны мэндэснээ 130 жилийн баяр наадамд тархинд оролцож байгаад за 10 гаргаад хурдсан баха. Тэр халтар өрөө өнөөдрийн баяр наадамд тэр мөн морцсон байгаа харагдаж байна. За тэр эмэгтэй хүүхэд болсон өсөн дэрвэлзээд байгаа сайхан гол алаг бүрээ морцсон байна. Сая зохион байгуулагдсан хүүхдийн цэвлэг өргөө хэвлэл 8 хурдсан битүүр 8-д одоо зам хайшиж урлаад 8 хурдсан тэр гол алаг бүрээ баг мөндө Дорн Тамгийн Матус сумын Эрдэнэбаатар хоолын ороод Нямын жамсангийн гол алаг өрөө мөн байна. Тэр эмэгтэй хүүхэд онс өөрийнх нь охин өөрийнх нь одоо 2 охин хоёулаа ер нь одоо хурдан морины нуруунд дээр дарцгалдаг одоо үйл ер нь эмэгтэй хүүхэд тэр тундаа өөрийнхөө охиныг ер нь онуулж байгаа хүмүүс ер нь ховор тэгвэл тэр тундаа Нямын жамсаа ээж 2 охиноо ер нь хоёулын одоо морины нуруунд дээр одоо дарцгалуулж 2 охиноо уралдуулдаг хурдан морь онуулж ирсэн да. Цаагуур одоо тэр хөхөлтэй нэг сайхан Монгол хээр өрөө марцсан байна. Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумаас ирж уралж байгаа 126 номертой хээр өрөө баг мөндөө тэр сая Эрдэнэ цагаан сумынхаа баяр наадам Нардын урсгалын 104 жилийн Эрдэнэ цагаан сумынхаа баяр наадам 8 турласан хээр өрөө баг мөндөө 126 номертой марцсан. Болгон хангагийн хээр өрөө тэр марцсан байна. Мөн баруураа нь одоо тэр наадам зүүн талынхаа гүнээ одоо иш тамхтай марцсан байна. 43 номертой мөн одоо хар өрөө марцсан байгаа харагдаж байна. 431 номертой мөн одоо сумын алдарт байж баяр жаргалын хаширдны бүрэн өрөө мөн марцсан байна. За 245 номертой Батбаатарын Батбаатарын сар өрөө тэг 60 урагшлаа. Тэг 60 номертой СД тамхтай хар өрөөнд Дорн Тамгийн Матус сумын залуу яаж Адмаргийн Батбаатарын нэрээр марцсан байна. Тэг явж байгаа. Адмаргийн Батбаатарын нэрээр марцсан хар өрөө мөн байна. За наадад нь одоо 207 номертой марцсан сайхан мөн одоо хонгор өрөө марцсан байгаа харагдаж байна. За ингээд нарын зэрэг энэ өдрийн баяр цэнгэл наадмын хурдан хязгаарлангийн уралдаанд газар сурдан шандас за лавдуу 38 40 ингээд өрөө бүртгэдэг ийхүү бүлгийн шандас саргаар тоогдож байна. За уухээ яваараа удам турдан онгон хөлгөөд гараан дээрээсээ эргэж байгаа мөчиг манай зурлаачийн дунд харууллаа. За мөр дөнгөж өргөнгөө Дорн Тамгийн Матус сумын Түмэн хаймгийн хариад ариун жуулын хөрөл очрын хонгор өрөө баяр наадмын хөтлөө гараад ирсэн бол амир хүчээр 140 байртай сайхан хонгор өрөө гараад ирсэн хүрэн алзуу өрөө гараад ирсэн байна. Дорн Тамгийн Матус сумын Эрдэнэбаатарын хүрэн алзуу өрөө айр дотор тишээ шахаад яваад байгаа машин ороод айргийн 3 гараад айргийн 3 дээр Дорн Тамгийн Матус сумын буян өндөр бодороо Адмаргийн Батбаатарын хар өрөө айргийн 3 дээр амир хүчээр шургасан гараад ирсэн төдий хош байна. Амин хүчээр гараад ирсэн байгаа харагдаж түүний цаасаар айргийн 3 дээр энэ камертангийн хүрээ алзуура хамгийн надлаар нь сайхан хонгор өрөө гараад ирсэн байна. За хамгийн цаасаар хүрэн өрөө гарч ирлээ. Дорн Тамгийн Матус сумын Түмэн хаймгийн ачаартай хосгийн хүрэн өрөө гарч ирлээ. За энэ дэвсгэн харагдж байгаа сайхан сумын алдарт яаж баяр жаргалын хаширдны хонгор өрөө ондонд харагдж байна. За араас одоо өнөөдрийн баяр цэнгэл наадам хурдан хээр азаргаа амин хүчээр төлөвлөсөн Дорн Тамгийн Матус сумын Түмэн хаймгийн баруурыг харуулаараа хөрвжгийн бордор араас айргийн 5 нүдний шавсан байна. За ингээд хурдан хязгаарлангийн уралдаан гарааныхаа хөрвжин дээрээс эргээд үлсдээ 2 км хэрэтээ явж байна. Амир хүчээр хонгор өрөө гараад ирсэн байна. За тэгээ явж байгаа хонгор 817 номертой жижигхэн баруураа энэ өдрийн баяр цэнгэл наадмын хурдан хязгаарлангийн уралдаан дээр гараад ирсэн байна. За Дорн Тамгийн Матус сумын 4-р Чулуунбаатарын баатарчгүй ягаа өрөө айргийн 3 дээр гарч ирсэн бол энэ одоо зүүн талынхаа хүний онгоргоор бүрэн цасан дамжтай баруураа гарч ирлээ. Дорн Тамгийн Матус сумын Жаргалангийн аймгийн алдарт яваач Баатрин гамзургийн унган адуу сумын алдарт яваач Сундын ирэн Батбаатарын баруураа айргийн 3 дээр гарч ирсэн бол Түмэн хаймгийн
За бүржин баруураа дөрөвдөр арагшаа суугаад дотор тийш болоод арагшаа суугаад байгаа. За эргийн 546 номертой хангуруугаа гараад ирсэн байна. За Дорн Тэмгийн Матус сумын 4-р гараад Монголын Амархуугийн хангуруугаа 5-р. За 817 номертой мөрдсөн Чулуунбаатарын Баатар сүхийн баруураа 6-р. 289 номертой яваа үлдэхгүй шүү. Наа тэгээ өөр зэрэгцээ явуулгаа. За энэ хамгийн наадаар 126 номертой мөрдсөн Хэрүүрээ орчихлаа. Ха гэхгүй шүү дээ зэрэгцээ. За энэ Хэрүүрээ Дорн Тэм Сүхбаатарын Эрдэнэ цагаан сумын ариа Булган ангигийн Хэрүүрээ орж ирж байна. Эрдэнэ цагаан сумынхаа хоёр наадам 8 тавталсан үрээ. Түүний ард нь 207 номертой хангуруугаа мөн ороод ирсэн байна. За энэ өдрийн бэлтгэл наадмын хурдны цагийн урдааны хүсэл хоёрын хангуруугаа энэ өдрөөнийхөө хамгийн ардтай гарч ирсэн бол хамгийн цаатар 87 номертой марцсан. Дорн Тэмгийн Матус сумын Баян Хангавагийн нарийн Монгол улсын аврагчийн аймгийн ардтай сангийн эсрэг баяр сарны хөрөнгө тэр дунд талаар шуурсан 12 номертой хамгийн наадтар хангуруугаа гараад ирсэн байна. Дорн Тэмгийн Матус сумын за Эрдэнэбаатар хогийн ороод сумын ардтай Чимбатар Бацангийн хангуруугаа Багнаатанд 11 харагдсан баг Хамнаатанд баг 11 харагдсан Шандастай хурдуура Тэдний наадтар 39 номертой Сүхбаатарын Эрдэнэ цагаан сумын нарийн дээрээс марцсан. За Булган хангаагийн баруураа мөн гараад ирсэн байна. За нэг арчаа сууна. Арчаа суугаад арийнхаа бүртээ. За энэ өдөө дэлгэцэн харж байгаа Чулуунбаатарын Баатар сүхийн баруураа мөн гараад ирсэн байна. За ингээд арчаа сайхан зургатан доод арийнхаа өрөөнүүдийг харуулдаг байгаа. За энэ өдрийн баяр цэцэрлэг наадмын ерөнхий ивент эдгчээр Дорн Тэмгийн Матус сумын Төмөн хаан багийн ариад за хөгжимчин он багсны өрөвдүүд хоёр наадмыг ивент гэж байж байгаа. Омж багсны өрөвдүүд байж байгаа. За ууш яваад байгаа. За 96 номертой баруураа тэгээд зэрэгцээд байгаа. 96 номертой марцсан Дорн Тэмгийн Хэрлэн сумын Саран зүхэн саар нүрээ араас орж ирсэн байна. Түүний ард нь 52 номертой мөн одоо баруураа гараад ирсэн байна. Өөргөн баярын Баатар зэргийн баруураа. За хамгийн цаатаар Дорн Тэмгийн Матус сумын Эрдэнэбаатар хогийн ороод Дарамбатын Хэрүүрээ. За нэг арагшаа суугаа энэ одоо бидний бүрэн үрийг харуулжаа. За энэ өдрийн баяр наадам 12 км-ийн хацаа Шандас орж байгаа. 479 номертой Мөнхөрдний хар ураа түүний наадад нь Нэмэн Жамсрангийн хул адураа тэр дунд талаар одоо 14 номертой марцсан Осгонбаатарын даваа мөнхийн Хэрүүрээ орж ирж байна. 249 номертой Батбаярын саар ураа 216 номертой Хонгорураа мөн орж ирлээ. За ингээд хурдан хязгаарлалтын уралдаан бол үнэхээр ганган шугал уралдааны гаргаж байна. За уралдаад явчаа. Уралдаад одоо таригныхаа уралдаан. За 216 номертой марцсан Хонгорураа Дорн Тэмгийн Матус сумын ариад Антомын баасч хөлөөрөө энэ түрүүнийхээ хамгийн ардлаар за тэгээд тогтоогоо. Мөнгөний харуулаа энэ дээгс харагдж байгаа. Түүний урд нь 014 номертой Багнаатанд 3 харагдсан. Дорн Тэмгийн Матус сумын Баян Хангавагийн ороод Орчонбаатарын даваа мөнхийн Хэрүүрээ түүний ард нь Дорн Тэмгийн Эрдэнэ сумын ариад Саран зүгийн саар дураа энэ уршиж магадгүй байна Хэрүүрээч та. За урагшлаад яваад байгаа. Тэгээд Чинатад машинтай Чинатад за Нэмэн Жамсрангийн Баатараа сая 8 хүрсэн Багнаатанд 289 номертой Атжагийн Эвчи хангуруугаа түүний урд нь 152 номертой марцсан. 152 номертой марцсан баруураа мөн орж ирсэн байгаа. Өргөн баярын Баатар зэргийн баруураа. За энэ дөрөвний хамгийн ардлаар 270 номертой марцсан. Хүчил баярын хангуруугаа 11-2-ын бүрдээр энэ Эрдэнэ цагаан сумын баяр наадам байн турдсан. Эрдэнэ цагаан сумын ороод Булган хангаагийн Монгол Хэрүүрээ гарч ирсэн байна. Түүний цаатлаар Жавхан дэгсийн Наранбатын Хэрүүрээ сая одоо Нарнаатанд амжилт хийсэн. Аа энэ одоо дэвсгэр харж байгаа сумын адтай Чимбатын Бацангийн хангуруугаа Багнаатанд 11 гарсан ба. За тогтож байгаа. За энэ одоо Дорн Тэмгийн Матус сумын Монгол улсын аврагчийн за хурдан хүрээ халзаар цагтаа байсан явж байгаа энэ хэрүүрүүд зэрэг тайлбарлаад байгаа шүү. Хэрүүрүүд зэрэгцээд байгаа. Даагантаа өдрөөр оны баяр наадам дөрөв турсан. Аймгийн ардтай Санжаасрын баяр сахны хүрээ гараад ирсэн байна. За энэ хүрээ ч одоо Санжаасрын баяр сахаа яаж Маршал Хөлдөрийн Жоржны мөнгөсний 120 жилийн баяр наадам хурдан хүрээ халзаар гэж аймгийн Монголын нэг юм нөөцөд одоо тарихчаас юм яаж та хүрээ 6 дээр гарч ирсэн байна. За устгаарай. За 6 дээр хүрээ түүний ард нь 135 номертой бороо гараад ирсэн байна. За аймгийн тавтар 135 номертой бороо гараад ирсэн. За доктор. За энэ одоо Дорн Тэмгийн Матус сумын Жаргалан төгөөрөө сондоргийн материалыг бороо түүний Дорн Тэмгийн Матус сумын Баян Өндөөрөөр Бадмаргийн материалыг харуулаа. Энэ харуулаа Аян турсны баяр наадамд аягийн 5 турлаас харуулаа. Мааштай их тархин дурлаад байна. За ууштараа. Тархиныхаа өрөөгөө зэрэгчээ. За Эрдэнэ цагаан сумаас ирдүүлж байгаа Булган хангаагийн бороо Түмэн хамбагийн ариун гүлийн бүрж байгаа бороо аягийн 3 дээр за ууштараа. Тархины хоёр өрөө өнөдрийн наадам за
лавтар арга өрөндөөс нь 200 м хэрэгтээ сасан байна. Айнутрын баяр цэнгэл наадмын хотын хязгаарлалтын уртаа үнэхээр амбушгүй өрсөд лавтны өрөндөөс дэвжиндээ гаргаж байна. За хоёр өрөө одоо дорн тэмгийн матар сумын хараа 10 жиргэл хүрл өчрөө хангураа. За нэг нь одоо дорн тэмгийн матар сумын өрөө Ачаар ачаалын бүрээ аваад Арун жиргэн хүрл өчрийг хангураа гарч ирсэн байна. Энэ хангураа энэ өдрийн баяр наадам 3 дахь давхрыг гаргаж ирсэн байна. Харин төв өнгийн баяр наадамд 10 хурлаа. За ханган бүсийн наадамд 16 хурлсан да. Өндөр гигэн замтрын мэндээсээ 390 жилийн баяр наадамд 16 хурлсан шатастай хурдууга бүрдүүрээ дааганда за баяр жиргэн баяр наадам төрүүлээд за мөн одоо хүүхдийн хонд төрүүлсэн сумынхаа баяр наадам төрүүлсэн шүтгүүд Атсан мөчгөн байгууллагын хүүхэн бараа 100 жилийн баяр наадам 25 матны 60 сумын ядаж ашигтай мөнгө явуулж өгч айргийн дүр төрүүлжсэн жоохон хурдууд явж байгаа. Ийм шандастай хурдууд өнөөдрийн баяр наадам 10 хүчээр гарч ирсэн. За тэгвэл өнгөн дээр хүрүүрээ гарч ирсэн байгаа. За хүрүүрээ эцэг нөхцөл 25 матны сумын Түмэн хаан багийн оряд за Баяг Сэлэнгэ аймгийн оряд Баяг очны хотын цэвэр газрын тул ихэнх одоо дорн тэмгийн матны сумын Баян хангаа багийн оряд за аймгийн алдартай Дамлан модогсны онгон хөрөнгө байгаа. Тэр хөрөнгө одоо дээгүүрээ халуун орчихсон. Тийм одоо ордон хөрөнгөөнөөс гарсан ийм одоо хөрөнгө 50 хөрөнгө өнөөдрийн баяр наадам хөдлөд гараад ирсэн бол аман үеийн дээр хангураа гарч ирсэн байна. За ариун жиргэлийн боор газар гэж одоо 2010 онд ажлын шар газрыг одоо тэр жил одоо их цацтай жил байсан ба. Дорн тэмгийнхаа хэдэн сумын одоо хангуулынхаа өндөр дэмжидээр зохион байгуулагдсан улсын бүсийн баяр наадамд одоо ажлын шар газрыг төрүүлэхэд одоо энэ ариун жиргэлийн боор газар айргийн дөрв тулжсэн ажлын шар газар дээр одоо дорн бүсийн дэмжидээр ажлын шар газар дээр хоёр тогтчихсан одоо энэ ариун жиргэлийн хөрөл өчрийн ариун жиргэлсны боор газар тэрнийхэн тэр боор газрын ахын төлөөс нь гарсан одоо энэ хангураа байна. Хангураа амын хөтөн дээр байна. За энэ эцэг нь одоо эцгийн цаанаг цэвэр газар гэдэг энэ тавтай хангураа хоёр өнөөдрийн наадамд одоо хоёулаа одоо харийнхаа 50 м ирээдүйн зайтай салсан байна. Эндээс одоо баруун газар хэдэн километр вэ? За баруун юм одоо эндээс баруун аргашаас хатаа гадаж байна. Харийнхаа мөртийг одоо арайхыг харуулдаг суугаад арайхаа мөртийг харуулж байна. За ингээд өнөөдөр за ариун жиргэлийн хөрөл өчрөө хангураа наадлаар нь одоо нэг хошрол гэсэн доо. За энэ хангураа 3 дахь давхар уяагаараа уралдаж байгаа. Цаадын хангураа 2 дахь давхар уяагаараа сая хээр эзэн амын үзүүнд хордлуулсан Түмэн хаан багийн яриад ариун гэрлийн бүрж ууийн бор ураа айргийн 3 дээр айргийн 4 дээр Эрдэнэ цагаан сумын яриад яврах биш яврах наад дүүргээ зэрэгцээд байгаа. 052 номертой болсон. Ууган багийн баатар зэрэгээ бор ураа харж ирсэн. Араас орж ирсэн байна. Айргийн 4 дээр яврах ууган багийн баатар зэрэг уяач хотын азганы уралдаанд хээр эзэн айргийн 4 сурлуулсан дахиад цаагаад очиж байгаа. Дахиад бор ураа айргийн 4 гарч ирлээ. Тэгвэл өдөө өнөө баяр наадам ихэд дээгүүр орж ирсэн. За айргийн 5 дээр дорн тэмгийн матар сумын буй өндрөгийн гаднааргийн батартны хар өрөө баян сумын баяр наадам дээр одоо халтар өрөө айргийн 5 дурлсан. Сая марстай таргийн дурлаа 10 дурлсан. За түүний цаадлаар сквадрон Эрдэнэ цагаан сумаар болгон хондог энэ одоо аргагүй нэг одоо дорн тэмгийн сквадронгийн Эрдэнэ цагаан сумаас одоо аргагүй аргалтай цаахан хангал мар гарч ирсэн байна. Болгон хондог хэрэг. За түүний наадлаар сумын алдарт Чинбатын барцны хангар өрөө түүний авралтын сумын алдарт яаж дорн тэмгийн матар сумын баян хангаа багийн хангал улсын аврал болсон аймгийн алдарт Санжи усрын баяр сахны хөрөнгө өрөө дөрөвдөр Бадмарган Батартны хараа цаатлаар одоо Булган хангагийн хээр өрөө түүний урд Ууган баярын баатар зэргийн бор өрөө Түмэн хаан багийн рад ариун гэрлийн бүрж ууийн бор өрөө. За ингээд урьдчилан тавилгын өрөө харуулнаа. За тархины 4 за урьдчилан явж байгаа 4 6 мөрөө ирнэ. Тархины 2 өрөөс 5 натан зориулсан хурдан хязгаарлалтын уралдааныг дорн тэмгийн матар сумын Түмэн хаан багийн рад ариун жиргэл өргөл өчрийн хангар өрөө хөдөлсөн байна.
цаатлаар нь одоо Дорн Төмгийн Матасумын Төрийн хаан багьяагаад Ачаалтын хос өрөө хүрэн өрөө цаатлаар нь хошуу үлгэж өгсөн байна. Энэ өрөөд хоёр өрөө ер нь дүүрэн 45 тавтаад ер нь хошуусараад гарч ирлээ шүү. Арын өрөөнүүд арын хамарт тархины хоёр өрөөнөөс ер нь сартуу 500 м хэрэгтээс асан байна. За хангар өрөөний унаач нь одоо Дорн Төмгийн Матасумын Төмөн хаан багьяараад хангар өрөөний унаач за мөнх тэнгэрхүү 8 настай мөнх тэнгэрхүү хүн шурдуулж байгаа. За цаатлаар нь хүрэн өрөө дахиад нэг хошуу үлгээд хангар өрөө ер нь өнөөдрийн баяр наадамд амархан байгаа та. Хангар өрөөний унаач ер нь дараа ер нь явуулаад байгаа. Хүрэн өрөөний аясаар нь хангар өрөөг ер нь явуулаад байна. Хангар өрөө өнөөдрийн баяр наадамд 2 дахь давхар уяагаар оролцож байгаа. Хүрэн өрөөний хувьд одоо Шовлдоо уулын баяр наадамд өнгөрсөн жил түрүү магнат оролцсон байгаа. Шовлдоо уулын баяр наадамд төрүүлсэн тэр жилдээ ер нь томрох тусам их л ер нь айргаас салдаг тийм одоо эртээр үрээсээ уламжлагдаж ирсэн тийм одоо цаашдаа тийм одоо өндөр давтай тийм наадам болдог. За тэгвэл Шовлдоо уулын баяр наадамд өнгөрсөн жил төрүүлсэн 3 шүдлийн үрээнд 3 төрүүлсэн байгаа. Хашууд шахаар хаа. За хангар өрөө явдал дундаа камера харуулж. Явдал дундаа одоо нэг шилгээд үзэж байна хангар өрөө. Дорн Төмгийн Матасумын Төмөн хаан багьяараад ариун жаргалын хүрл өчрийн хүрэн өрөө хангар өрөө өнөөдрийн баяр наадамд явдал дундаа нэг шилгээгээд ер нь явуулах байгаа өрөө байна да. Баг сумынхаа баяр наадамд төрүүлээд баг наадамд бас одоо 2-3 төрүүлсэн да ийм амжилттай байгаа. Харийнхаа өрөөг одоо оройд одоо манай төрөлмөрч суух боломж байхгүй байна. Арын өрөөнүүд одоо хүрж яваа бар өрөө айргийн 3 дугаар байсан. Айргийн 4 дээр Ууган баярын Баатар зургийн бар өрөө, айргийн 5 дээр одоо Надмаргийн Батэртэй хар өрөө байсан. 6 дээр Булган хангаагийн хэр өрөө, 7 дээр Сумын албатай Чинбатын Батцэнбилийн хангар өрөө, 8 дээр одоо айргийн аргамт, айргийн ардрагч Санжи осрын баяр сарны хөр өрөө гэсэн 6 өрөөний 2 өрөөний ардл дээр байгаа. За хангар өрөөний унаас мөнгө тэнгэрхүү одоо карманаас ус гаргаж ирээд хангар өрөөг одоо нэг сэргэл тавуулж магадгүй байна. Нэг сэргэл тавах юм бол одоо барины доод татдаг адад орж ирсэн байгаа. Барины доод одоо жоохон өгсөн байгаа. Тэгтээ өнөөдөр баяр сэнгэл наадмаар хурдан хязгаарлалын уралдаан ер нь зам бол одоо километр бартаа байх өөдрөөр ихгүй яг сайхан одоо Дорн Төмгийн Матасумын ногоо хөвцөм шиг ийм сайхан цэлгэр дэнжил дээр уралдаж байгаа. Тэгэхээр хонгор өрөө ер нь энэ жил одоо Төв аймагт одоо уян сулганд таарагдсан 61-ийн гарам дээр уян сулганд таарагдаж байгаа сойдж байгаа гэсэн ба их одоо томцолтой уралдсан. За яваа зэрэг 2 өрөө. За 2 өрөөгөр нь одоо барины доод тавтал уралдаж дөрөв 50 м хөдөлж байгаа. За хангар өрөөний унаач мөнгө тэнгэрхүү унаач одоо наадмаар зоон дээр нь одоо нэг ундааны сав усыг одоо 500 грамаас одоо тавьж өгөөд асуулаад нэг сэргэл тавьж магадгүй байна. За заадмаар нь одоо буруудлаар нь Ачаалтын хос өрийг хүрүүрээд аз хоёр хүн онцлуулж байгаа. Хос өрийг аз хоёр хүн онцлуулж байгаа. Бүтэнгүй ер нь илүү гараад хошуултууд их байна. Хангар өрөө хүрлэгчийн хангар өрөө за нэг одоо дашаагийн дэрлэлтэй барин дээр одоо яг одоо яаж уралдах юм байгаа. За өрөөний хувьд бол одоо 2 дахь давхар уягаараа хангар өрөө 4 дахь давхар уягаараа баг уралдаж байгаа. За ийхүү Дорн Төмгийн Матасумын нутагт зохион байгуулагдаж байгаа. Логны мөрөнд дахлын баяр наадам зориулсан хурдан хязгаарлалын уралдааныг Дорн Төмгийн Матасумын харьяат Төмөн хаан багьяараад за хангар өрөө одоо бүгд тэнгэрнээ цаатлаар уралдаар нь дахиад нэг одоо аваад тутлаа. Хүрэн өрөө арай дийлэхгүй бол одоо бүлээн одоо сонгогдох уртлагдургийн эзтэй юм байгаа. Хүрэн өрөө их амархан байгаа. Жихээ одоо мөнхийн мөнгөд урж хатаад байгаа. Хангар өрөөг цаатлаар нь нэлээд шахуулж байна. За унаад нь одоо бүр одоо касга таалаад тэнгэрхүү одоо 2 талаар нь шахуулж байна. За ингээд хурдан хязгаарлалын уралдааныг Дорн Төмгийн Матасумын Төмөн хаан багьяараад Ачаалтын хос өрийн хүрэн өрөө өнгөсөр үзэгчдийн үзүүрд орж ирлээ. За шууд ороод зогсчих. Тавьсныг наагур яваа. Шууд яваа. За ингээд Ачаалтын хос өрийн хүрэн өрөө өнгөсөр үзэгчдийн үзүүрд орж ирлээ. За ингээд зогсчих. За хангар хүрэн өрөө үзэгчдийн үзүүрд орж ирлээ. Ийхүү логны уулын дахлын баяр наадам зориулсан хурдан хязгаарлалын уралдаанд Бачаалтын хос өрийн хүрэн өрөө төрүүлж ариун жаргалын хүрл өчрийг хонгор өрөө аман хүзүүнд хурдлаа. Наадам болж байгаа. Айргийн 3 дээр азар аман хүзүүнд хурдлуулсан Дорн Төмгийн Матасумын Төмөн хаан багьяараад ариун гэрлийн хөрж байм буур айргийн 3 турдлаа. За 4-т буян өндөр багьяараад Бадмаргийн Батэрдний халтар өрөө айргийн 4 турдалж байна. За 5 өрөөг харуулаарай. За 5 дээр сая хурдан хээр азаргаа айргийн 4 турдлуулсан Дорн Төмгийн Матасумын Жаргалан тугийн харьяат Ууган баярын Баатар зургийн бор үрээ айргийн 5 турдлаа.
За энэ бор үрээ сая дэлхийн оны дахлаг баяр наадам байна. Эрдэнэ цагаан сумаас 2 үрээ морцсон. Булган ангагийн Монгол хээр үрээ 6 туртлаа да их сайхан тархинд уралсан да энэ хээр үрээч тоо. Одоо Дорнот аймгийн Матан сумын Баян ангаа багаарат Монгол Улсын Аврагмалч аймгийн алдар туяа Санжаа өсрийн баяр сайхны хүрэн үрээ 7 туртлаа. Хүрэн азаа азарга нь айргийн 3 туртлсан байгаа. За 8-т нь Экваторын жавхан төгсөйг Наранбатын хээр үрээ 9-дэр Хэрлэн сумаараа Саран сүхийн саар дүрээ 10 дээр 356 номертой морцсон 8 сөрмийн Бачаргалын хүрэг үрээ 10 туртлаа. 11 дээр 014 номертой морцсон Баян ангаа багийн харьяат Осгонбаатарын даваа мөнхийн хээр үрээ. Түүний ардт нь сумын алдар туяа Чинбатын Мадцэнгэлийн хонгор үрээ. За өнөөдрийн наадам яг өдөө үдийн халуунд мордын дэвчээрийг шалгасан ийм уралдаан болж байгаа. За 13 4 дээр за Жаргалан тоогийн харьяат сумын алдар туяа Сундын Бат-хоёрын бор үрээ. Түүний наадталт нь 207 номертой морцсон Хүсэл хоёрын хонгор үрээ. Энэ хонгор үрээ их тархинд уралдсан да. За энэ сая баг наадам 8 дурдлсан Нэмэн Жамсрангийн гол алаг үрээ. Түүний наадталт нь Мөг Эрдэнэ халтар үрээ. Түүний цаатлаар Алтан шагагийн энх очрын хонгор үрээ. За 41 номертой морцсон Эгт тамирын халтар үрээ. За энэ халтар үрээ нэг 16 дулаагаар хуралдаж байгаа шиг байна да. За энэхүү Дорнот аймгийн Матан сумын нутаг Богноён уулын дахлаг баяр наадам зориулсан Хурдан Хязаалангийн уралдаанд 40 гаруй хурдан шандас хурдан гүдгүүд бүлгийн шандас сорж. За үндсэндээ тархины 16 7 үрээ. За барианд ордоо 041 номертой морцсон халтар үрээ. Түүний ардталт нь 245 номертой морцсон Батчулууны Бат-хоёрын саар үрээ. За ингээд энэ өдрийн баяр цэнгэл наадам хурдан азарганы уралдаан сайхан зохион байгуулагдсан. Тэгвэл одоо хурдан Хязаалангийн уралдаан 40 гаруй хурдан алтан дурдууд бүртгүүлж ийхүү за Дорнот аймгийн Матан сумын харьяат Бачаргалын хос хоёрын хүрэн үрээ төрүүлж амг үзүүнд нь Ариун жаргалын хүрэл очрын хонгор үрээ, айргийн 3-т Бүрүүж баийн бор үрээ, айргийн 4-т Бадмааргийн Батэрдны халтар үрээ, айргийн 5-т Завууган баярын Баатар зэргийн бор үрээ тус хордлоо. Бачаргалын хос хоёр үрээ. Энэ хүрүүгээ ихэн тамдын гот хүрүүгийн автог ихтэй дээргүү. Тэгээд эцэг нь олонгот Сэлэнгийн баяа гэх юм хүрээ азрах. Тий. За энэ өдрийн баяр наадам хэдэн насны хичнээн барьтай өрөө. Би ганц хүрүү үрээтэйгээ ирсэн. За. Урд өмнө одоо лог ноён ууланда та одоо морь хайргуулж юу таны тэгсэн. Ухаан азарга. Ухаан азарга. Тий. Яаж вэ? Ухаан азарга 3 ам үзсэн. Энэ овонд. Тий. Түрүү та 3 ам үзсэн 2 авчихсан. 5 орчихсан. Тэгвэл одоо тэрхүү замналыг давтчих одоо энэ хүрүү үрээр нь сайхан байна. Тий. Хүрүүрээ сайхан төгөллөө. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Дорнот аймгийн Матан сумын Ариун жаргал үлж ирдэг залууч. За хонгор үрээ ямар удамтай үрээ вэ? Энэ их талаар манай хоёр хурдан буур азрын төлөв их талаараа. Эцэг талаа мандаа байж сенаторын Бобрик гэдэг газрын англи тухтай азраа да. За. Урд өмнө ямар амжилт үзүүлж вэ? Янзлын хэд давхар уу яв? Энэ 3 давхар яа. Энэ Төв аймагт 9-оор ороод. Тэгээ энэ Урангаад очиж. Юуны юунд баран бүсч 10 ороод ирсэн. За тэгвэл энэ завшааны ашиглаад сайхан энэхүү сайхан адууг бий болгож зочлоод өгсөн аавдаа сайхан баярын сэтгэл болцгоо. За энэ аавдаа тэгээд энэ сайхан хурдан адуу бий болж гисэн аавдаа маш баярлалаа. Мөн тэгээ энийг уясаар тарчсан мөнгөний зэрэн жоохтой зүйл баярлалаа шүү дээ да. За баярлалаа олон сайхан харагдав. За баярлалаа. За намайг Дорнот аймгийн Матан сумын Ариун хүлээн хүрч өгдөө. За энэ ямар урдтай өрөөлээ? Энэ Өрөн аймгийн 9 зүйл сумаараа Сүхбаатарын дэвжиг гэдэг хүний онгад. Урд өмнө найхтар амжилт байхгүй. Энэ өдрийн баяр наадамд хэд давхар үгээр ирж байна? Бас л 3. Ус устай орлуулжаал. За баяр хүргээ энэ өдрийн баяр наадамд хээр азарга харигдуулаа. Дахиад бор өрөө харигдуулсан. Өвчтэй өрөө таньж. За би Жаргалан төгөө залуу Жогморын Баатар зэрэг хүн байна. Бор өрөө ямар удамтай өрөө вэ? Бор өрөө 2 дахь давхар Дөлөө аваандаа уралдаад 10 гаргаад ирсэн. 2 дахь давхар үгээр. Тий. Бор өрөөний удам ухшил Жаргалан төгийн залуу Төмрөтрийн Дунжоо гэдэг ах юм өрөө байгаамаа. Авар эмэг өрөө хатар сургаад уралдаад зэрэг юм Халтрадрын төл одоо Баатарын үгүй Төмрөтрийн зэрэг доторх юм. Одоо Бадрах хуулан дөрвөлд хонгор мөдөлтэй эцэг нэгтэй. Зүг.
энэ нүрээ өнөдөр сайхан урж яг хамаар дээр ирэхэд хамгийн ард үлдсэн. За залуу хүн одоо энэ өдрийн баяр наадамд одоо 2 морь хайргдуулаа ер нь ямар хөө сэтгэл төрж байна. Оо сайхан энэ хайханд анх удаага ирж уралдаж байна. Сайхан захын байгаа сайтай сайхан уралдан болж байна. За баярлалаа олон наадмаа сайхан хайргдуулаа. Маг Батцмын 4-р өгийн нэгэн Батмаргийн Батэрт нэгдэг. Баярлалаа. Өөрөөгөө сайхан харагдууллаа. Анх удаага энэ ууланд ирж хайрыг авч үзлээ. Урд өмнө ямар амжилт үзүүлж байна? Энэ харуур энэ жил сургалтад ерөөсөө суманд баян түмэн суманд 5 орсон. Маршал араар орсон. Дундуур орсон гэхгүй байсан. Удам өгсөн ямар удамтай? Энэ удам нь их талаасаа Сүхбаатарын онгон мал шүү дээ. Бидний адаггүй. Эцэг нь болонгууд манайхын орж ирсэн нэг тэцээр ажиллаж байна. За энэ өдрийн баяр наадам ер нь ямар хөө болж байна сайхан сэтгэлээ уулзах. Сайхан болж шүү дээ. Би ч одоо анх удаа лавхад гэж уралдаж байна. Өмнө тэгээд өсөж жоохон хол болохоор ирдгүү юм яа тий. Тэгээ энэ жил ирж уралцсан. Танаа үеэс Сайхан 2 болтой. болж. Тий. За баярлалаа олон наадмаа сайхан хайргдуулаа. За баярлалаа. Тэн сэтгэл гаргаж надтай хамтарч ажилласан жаргаа дуу болон бичиг ардаас хараа ах настаа маш их баярлалаа илэрхийлье. Энэ ажлын ард харахад хамтарч ажилласан энэ ажлыг сайхан болгоход хамтдаа ажилласан та бүхэндээ маш их баярлалаа.